сүүлийн 3 сонгуульд амжилт дэндүү дураараа байсан шүү дээ. Одоо ард түмэн чинь олонхыг өгсөн. Хэмжээлшгүй эрх мэдлийг өглөө. Тэгээд одоо эрцээ бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Тэгээ бидний энэ орохгүй чинь эднээс бас дашуур өгж штэ. Гэхдээ та нар ч одоо юу вэ? 16-наас 20 онд хэмжээлшгүй 76 дотор 64 өчлөө 65 бүлэг байсан. 20-аас 24 онд бүр хэмжээгүй эрх таанцсаг гэдэг шиг одоо бид нар ч 11 үлхнэ байлуу да. Тэгээд сая ахта манай 42-оос болоод байгаа юм гэж юу бахт. Эдний асуудлаа шийтгэхлээрээвэл 42 байтугайгүйгээр асуудал шийдэл явцдаг. Тийм болохоор бивэл нэг хахтар тийм хүндрэлтэй зүйл гэж харахгүй л байна. Тэг яг хоо сая манай дотоод сонгуулиуд бас давхцлаа. Орон нутагт гişүүд явж байгаа. Өнөөдрөөс цуглаж байна. Нэгдүгээр өдөр бүлгийн хорлоор ахинд нагтлж ярих хэрэгтэй байх гэж үзэж байна. Их хөрөгчдийг ажлыг хийлгэх шахалт үзүүлнэ. Тэгээ бид нар ороо суучих нь эднийх одоо дураараа дургаал тэгэл дунд чимгээрээ найгаал яваад байх нь зөв гэж би үзэхгүй байна. Их хөрөгч өнөөдөр ард түмэн 3 сонгуул дараалан одоо үнэмлэхгүй ялд өгсөн. Өөрсдөө ч тэрийг мэдэн чадна гэд одоо баахан зүйл амлаад гараад ирээд ирсэн. Тийм учраас бид нар суугаад дэмжиж болно. Суухгүй одоо хурлыг хуралдуулах боломжийг бий болгож болж байна. Тийм үү? Тэгээд тэгэхээр зүгээр юу гэдгийг хурлын гишүүний чинь ажил нь зүгээр л тэнд ороод сууж ажиллуулж болно, суухгүй ажиллуулж болно. Тэгээд тойрогтой ажиллаж болно. Төсөн мөнгө одоо энэ улсын бодлогын асуудал дээр ажлын гэсэг бид нар бол завсар зайгүй ажиллаж штэ. Тэгээд тэр орж суувал ажиллаа хийж, орж суухгүй ажиллаа хийхгүй гэсэн асуудал биш штэ энэ чинь. Чиглэлгүй байхад гишүүн одоо ер нь яг тойрогоос бусад одоо үндсэн ажил нь юу юм бэ те? Үгүй бид нар ч ажлын гэсэг өдөр болгоод ажиллаж штэ. Одоо байнга хороод одоо нэг ч удаа хуралдахгүй гацаанд орчлоо штэ. Одоо манай дээр их чинь улс төрийн намын тухай хуулийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг гарч чад байна. Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгүүд гарч чад байна. Нөгөө Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэг гарч чад байна. Бид нар цаг завгүй л ажиллаж байна. Зөв энэ 7 хоногийн хувьд бол намын дотоод сонгуул гээд биднэрт бол ганц нэг хоног орон нутгийн явсан асуудлууд бол байгаа шүү дээ. Гол нь асуудалгүй болохоор ингээд улс төрийн цаг хугацаа яваад нөгөө талаас гисэн цаг хугацаагүй учраас ингээд нөгөө тэгээ одоо биднээс шалтгаалж байгаа юу гэдэг. Одоо ингээд цаг хугацаа гэж бид нар тэрийг ийш нь тийш нь эдний гişүүдийг энэ тэнд аваачаа хорчихсон юм байхгүй юм байна үстэй. Тэгээ цуглуулад хурлаа хий. Гэхдээ эднээс чинь тэгээ зөвхөн ардын намч биш хүн нам бид нар өстой чухмал хамтарч байгаа л гэсэн тэнцээ өчнөө хүн байна. Ямар иргэний зориг намтай хамтарч байгаа гэсэн чухмал одоо тэр одон бүгд нийлэгч бараг энэ хичнээн байгаа зү. Намын дарга нь улсын хурлын дарга байж болохгүй гэдэг акц одоо танаа нам зүгээс хийж байгаа шүү дээ. Энэ хуулиа өргөн барьж болдоггүй юм. Гэхдээ яг хөө тэгэд ер нь хуулиа өргөн бариад тэгэл явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ хуулиа өргөн барих эрх нь их хөрөгчнөд бүгдэд нь л байж байгаа. Ер нь тэгэд нэг юм зүйлийг эргээл харахад өөртөө дураараа дургиж юу ч хийхтэй болохоор намаас асуухгүй юухгүй хийчихэд тэгээ зүгээр нэг нийгэмд бужигнаа болоод уурсхай таарамжгүй юм болоод ирэх юм бол нөгөө буруу бусдын буруу бараг одоо арчс намын буруу гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ өмнөх сая засаг төр огцрохдоо тэр их хурлын дарга одоо огцруулахдаа тэр хоорондоо талцаад муудахтаач тэр манай нам муудалцааныг зохицуулж өгсөн хүгэд арчс намруу дайраад марчлан хэлээд байх нь өөрөө утгагүй асуудал байхгүй юм чи. Хизээл байхдаа л одоо арчс намаас эднийх дотоод асуудлаа асуудаг байсан. Дотоод асуудлаа зүгээр одоо хэлэх ярих үгүй ард түмэнд амаа таглуулахлаараа л нэг арчс нам руу чих гээл ингэж үзэж ил гэж харж